Төрийн банк. Төрийн банк нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн банк санхүүгийн цогц үйлчилгээг орон даяар саадгүй хүргэх, бүх талын хамтын ажиллагааг дээдлэх, харилцагчдынхаа бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэх, санхүүгийн олон талт хэрэгцээг хангахад чиглэн Монгол орон даяар 500 гаруй салбар нэгж 350 ATM, 8698 гаруй картаар үйлчлэгч байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол улсад банкны тогтолцоо үүсч өгсөний 100 жилийн баярын мэндийг хүргэе. За миний би 2009 онд анх Төрийн банк үүсгэн байгуулагдсанаас хойш Орхон аймаг дахь Төрийн банкыг 14 жил удирдан ажилласан байдаг. За энэ ажиллах хугацаанд анх Төрийн банк үүсгэн байгуулагдахдаа нийт 10 гаруй хүн ажилтнтайгаар үүсгэн байгуулагджээ. Гэтэл өнөөдрийг аль хэдийн 100 гарсан ийм ажилтнтай өнөр өтгөн Монгол улсын банкны системд өндөр топ 5-д багтахаар ийм байр суурийг эзэлсэн банк болсон. Тэгээ өнөөдрийг хүртэл өсөн дэвжихэд манай нийт Орхон аймаг дахь нийт ард иргэд харилцагчид болон банкны маань нийт ажилчид ийм том хувь нэмрийг оруулсан гэж үздэг. Энэ банкнда нийт 14 жил ажилласандаа бахархаж идэг. Өнөөдөр бас 100 жилийн ойтой давхцаа Төрийн банкны маань үүсгэн байгуулагдсны 15 жилийн бас давхцж байна. Тэгээ ингээ үе үеийн Төрийн банкнд ажиллаж ирсэн өнөөдөр ажиллаж байгаа хоошид ирээдүйд бас энэ банкнда хувь нэмрээ оруулах олон ажилчдаа улам их амжилтыг хүсэн өрөөё. Ингээд ойн баярын мэндийг нийт Орхон аймгийнхаа харилцагчид бас хүргэж байна. Бүгдэнд нь их амжилтыг хүсэн өрөөё. Банк санхүүгийн салбарт тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Төрийн банкны 15 жилийн түүхэнд бидэнд олон онцлог явдлууд тохиолдсон. Тухайлбал 2013 онд Монгол банкны шийдвэрээр Хадгаламж банкыг Төрийн банкнд шилжүүлснээр Монгол улсын бүх сум, суурин газарт байршсан нийт 500 гаруй салбар нэгж 200 ATM, 1500 картаар үйлчлэгч байгууллагатай үндэсний хэмжээний банк болов. Төрийн банк нь үүсгэн байгуулагдсан цагаас хойш иргэдийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хадгаламжийг урамшуулах, мэдлэг мэдээлэл түгээх ажлуудыг хэрэгжүүлэн эрүүл мэндийн салбарт дэмжлэг болох үүднээс зүрх мартахгүй аяныг дэмжин ажиллаж, эмнэлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлан нийгмийн хариуцлагын ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Энэ жил Төрийн банкны 15 жилийн тохиож байна. Төрийн банкны орхон салбарын хувьд нэг салбар 10 тооцооны төвтэйгээр Орхон аймгийнхаа харилцагчдад санхүүгийн олон талт хэрэгцээг хангаж чиглэн ажиллаж байна. 2021 оноос эхлэн дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк байх зорилтыг төвшүүлэн ажиллаж байгаа. За энэ зорилтын хүрээнд тогтвортой хөгжил чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх, дэмжих, санхүүгийн боловсрал олгох, за жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран бизнес эрхлэгчдийг дэмжих, хоримтлалыг урамшуулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. 15 жилийн турш бидний ололт амжилттай хамт байсан нийт харилцагч, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон үе үеийн удирдлагууд нийт ажилтнуудаа талархснаа илэрхийлээд Монгол улсад банкны тогтолцоо үүсч багтсны 100 жилийн ой болон Төрийн банкныхаа 15 жилийн ой мэндийг дэвшүүлье. Төрийн банк 2021 оноос дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч банк байх зорилт тавин ажиллаж байгаагийн хувьд тогтвортой хөгжил чиглэсэн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, тогтвортой хөгжлийн тайлагналыг олон улсын стандартад нийцүүлэн олон нийтэд нээлттэй мэдээлэх, жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран бизнес эрхлэгчдийг дэмжих, хуримтлалыг урамшуулан санхүүгийн боловсрол олгохоор ажиллаж байна. Төрийн банкны харилцагч та бүхэндээ Монгол улсад банкны тогтолцоо үүсэж бэгдсэний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дундаж давхаргыг дэмжигч үндэсний тэргүүлэгч Төрийн банк. Ирсэн үе ирээдүйн баталгаа Төрийн банк